За сайн байцгаана уу? Амар амгалан гэр бүл подкастыг үздэг Facebook-ийн найзуудаа энэ үдшийн мэндийг хүргэе. Ингээд тэгэн харин баярын мэнд хүргэе. Тэгээд энэ удаагийнхаа 20 дахь дугаараар хайртай ханаа 31 жил ханилсан 3 хүүгийнхээ аавыг амьдралын манд төшөөрсөн нөгөө стол нөгөө нэг чихэртэй давстай амьдралын дарсыг хойж сэлгэсэн хосгүй амраг Эрдэнэттэйгээ ураад хайртай хамтагаа сайхан ярилцах гэж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ ярилцлага битгаар ер нь нөгөө Валентины баярын өдөр хоёулаа дандаа юунд явдаг, болзоонд явдаг нэг ерөнхийдөө нэг ресторанд очиод хоол идэл юм яриад одоо оноогоо яриад өөрснийгөө магтах юм магтаад шүмжлэх юм шүмжлээ. Тэгээд ерөнхийдөө нэг тэр жилийнхээ амьдралыг дүгнээд тэгж ярьдаг тийм заншилтай байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би тэр заншлаа эвдээд нэгэн тийм тодорхой тооны үзэгч энэ амар амгалан гэр бүл чинь үзэгчтэй болсон байгаа аахгүй. Тэгэл энэ миний Facebook ч одоо бараг 4000 тийм friends гэдэг бас follow хийдэг хүмүүстэй энэ болсон болохоор тэдэнтэйгээ энэ Валентиныхаа баярыг хуваалцъя гэж бодоод тэгээ би угаасаа л нэг хантайгаа нэг подкаст хийндэ гэж бодоод ирсэн. Яагаад гэвэл энэ подкастын маань нэр нь амар амгалан гэр бүл гэдэг подкаст байгаа учраас угаасаа л аав хүн, эцэг хүн хань нөхөр орхол ёстой байсан л да хин нэгэн эрэгтэй хүн өргөдөж тэгээд танаа өрсөндөө маш их баяртай. Тэгээд миний урилгыг хүлээж авч ингээд сайхан хайрынхаа баярыг миний найзуудтай, үзэгчдтэй, сонсогчдтой тэмдэглэлийг зөвшөөрсөн хандаа маш их баярлалаа. Чамдаа хайрын баярын мэд хүргэе. Би уг нь бол чамдаа нөгөө жагагийн чиний дуулах дуртай хань минь гэдэг дуу би дуулж өгье гэж бодож байгаа. Гэхдээ одоо дуу дуулахаар подкаст маань их урт болчих واخ. Заа. Тэгэхээр би подкастынхаа дараа дуулж өгье. Заа. За гэгийн хайрын баярын мэнд хүргэе. За баярлалаа. Энэ сайхан өдөр, энэ сайхан хайрын баярын өдөр амар амгалан гэр бүл гэдэг миний өхний миний хани маань бүтдэг энэ сайхан подкастыг үзэж байгаа үзэгчид та бүхэндээ энэ өдрийн одоо амар амгалан айлтгая. Манай гэр бүлээс олон хуваасаа. Тэгээд энэ сайхан өдөр энэ амар амгалан гэр бүл гэж энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж орж сууж байгаад баярлж байна. Тэгээ бүх хүүхнүүдэд, бүх гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөё. За би нэг ханаа нэг танилцуулчих. Манай нөхөр болохоор өмнө гових, би болохоор хүсэглэх. Тэгээд манай нөхөр анх Өдөөжхөн банкнд ажилд ороод анхныхаа томилолтоор манай мөрөнд ажилд очихдоо надад одоо тэр чинь 93 онд гэхээр 30 хэдэн жилийн өмнө тий 33 жилийн өмнө тийм байх тий 33 жилийн өмнө болохоор анх манай мөрөн хотод танилцчихсэн. За тэгээд тэрнээс хойш битгаар чинь одоо Америкт ирээд 27 жил болж байгаа. 3 сайхан хүүгийн нас биенд төрсэн 3 сайхан хүүгийн аав ээжүүд болсон байгаа. Тэгээд Америкт ирснээс хойш маш их хөдөлмөрлөж зүтгэж тэрнийхээ хөдөлмөрийн үр шимээ үзээд хөрхөн хүүхдүүдэд насанд хүргээд боловсралтай болгоод ингээд хөлигийн дөрөнд гарааг нь ганцхан түргээд явуулсан тийм сайхан аав ээжүүд байгаа. Тэрнээс гадна манай нөхөр чинь нэг сайхан дуу хоолойтой их гоё өгөгдөлттэй тийм харизма харизм өндөртэй хүмүүсийг их татдаг дуу хоолойгоор манай дэнэрийнхэн бол андахгүй. Манай дэнэрийн шинэ жил наадам гэж янз бүрийн үйл ажиллагаануудыг маш олон жил хөтөлсөн. Одоо дэнэрийн наадмыг бол одоо 2002 оноос хойш хөтөлсөн тийм хөтлөгч залуу байгаа. Их авьяастай Монгол байсан бол ер нь ингээд жижигчин болсон бол их амжилтанд хүрэхээр сайхан авьяастай хүн байгаа. Тэгээд бас би өөрөө ханыгаа нөгөө хайрын таван хилтэй гэж магтдаг. Ингээд хүн хайр илэрхийлдэг юм хилэн байдаг. Ингээд таван хилтэй хайрын таван хилтэй тийм хань байгаа. Тэгээд ер нь ингээд амьдралын за эхлээд ингэж юм нэг битгаар нөгөө нэг подкастаа ийм ярин шиг, тийм ярин шиг гэдэг ерөөсө бэлдэг байхгүй. Би ер нь ямар ч подкастыг бэлддэггүй. Бэлдэхээр нэг тийм нэвтрүүлэг шиг болчих гээд байгаа юм шиг нэг санагдаад байдیں۔ Надад тэгэхгүй зүгээр оригиналаараа ингээд явал гоё санагдаад байдیں۔ Тийм учраас миний үгүй ихтэй ярих мэдчилгээ байвал ярих уу. За тэгээд цаг хугацаа мэдээж бага байгаа учраас бас аль болох тавьчих юм бөгөөд
тодорхой яриг гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь миний хань өөрийнхөө сонирхол, өөрийнх нь одоо сэтгэлийн дуудлагаар амар амгалан гэр бүл гэж ийм подкастыг хийгээд одоо 20 дахь дугаар нь болж байна. Тэгээ хань маань бол одоо надтай 30 гаруй жил анилахтаа миний төлөө, уран хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө маш их ажилласан, маш их одоо завгүй ажилласан. Тэгээ одоо хүүхдүүд нь том болсон учраас одоо ингээд 50 насны зав дээр өөрийнхөө дуртай, өөрийнхөө хийх дуртай юмаа хийж ингэж жаргаж, баярлаж суугаад нь одоо би их баярлаж явдаг. Одоо бол миний ханийн бол жаргах нас одоо удахгүй ачцээ гарахаар завгүй болно. Тэрний өмнө бас ингэж өөрийгөө баярлуулж, өөрийн гэсэн найз нөхдөд хүмүүстэй бас сэтгэлийн сайханд юм өгж байгаад нь баярлж явдаг. Тэгээд энэ амар амгалан гэр бүл гэдэг бол хоёр одоо хүний хоорондын харьцаанаас хоорондын бие биеэ ойлгох, бие биеэ уучлах, бие биеэ одоо хүндэтгэхээс одоо амар амгалан гэр бүл бий болдог. Өнгөрсөн 30 гаруй жил алдаа оноо байлгүй яах вэ? Алддаггүй хүн гэж байдгүй. Ийм учраас алдаа оноо гаргасан. Тэгээд тэр алдаагаа бас засах гээд тэрнийхээ ард бас гараад ингэ явж байна. За ингээд ханы сайхан өдөр хандаа нэг сайхан шүлэг уншия. Өнөөдрийн энэ подкастыг сонсож байгаа сайхан хосуудад, мөн сайхан ээжүүдэд, аавуудад нэгэн сайхан шүлэг уншия. Яруу найрагч Чагнаад Оржийн Хань гэдэг нэгэн сайхан шүлгийг би их унших дуртай. Тэгээ энэ шүлгээ та бүхэндээ уншиж өгөө тэгээд ярилцлага үргэлжлүүлэх тэхөө хань. Тэгээ манай нэг чинь нөгөө Америкийн монголчуудын дунд зохион байгуулдаг тулга уран уншлагын тэмцээний тэргүүн байр гэж 1 2 3 дугаар байрыг эзэлж ирсэн тийм авьяаслаг уран уншигч байгаа. Тэгээд надад маш их яруу найраг уншиж өгдөг. Би ер нь бол яруу найргийг сонсдог, ойлгодог хүн биш байсан. Тэгээд нөхрийнхээ ачаар энэ яруу найраг их ороод байгаа. Шүлэгнүүд энийг ойлгодог болоод байгаа. Одоо ингээд шүлэг болгоно логсронгоо шүлэгч гүн утгатай шүлэгнүүд байдаг шүү дээ. Тэгээд нэг сайн ойлгодог байсан чинь манай нөхөр уншиж өгсөөр байгаа гэсэн ойлгодог яруу найрагт дуртай эмэгтэй болчиход байгаа. Тэгээ би бол одоо их үндэслэх үзэлтэй хүн. Монголын түүхийг маш их сонирхдаг, судалдаг. Тэгээ монгол хэл яруу найрагт маш их дуртай. Өөрөө тийм дуртай. Тэгээ. За ингээд Чагнаад Оржийн Хань гэдэг сайхан шүлгийг уншиж өгье. Зөрүүд хорвоог зөөлөж зөндөн удаан ханьслаа. Зөөлөн анир дэвсэж зүүдэн хүртэл нэгдлээ. Зөв буруугийн жимээр зүсэн ижил сууж алахдаа зөн совингон таалцаж зөвхөн хоёулан амьдралаа. Хань минь чи яасан их түшигвэ? Намрын шуудын жимээр насаан зөөж хослоо. Нандин сайхан үрсэн орчинд хөтөлж алхлаа. 8 зүгийн салхинаас бисен нүмерлэн алхлаа. Нарзалсан талдаан айлын дайтай төвхөнлөө. Хань минь чи яасан их түшигвэ? Гомдол баяран хуваалцаж голоон дэвтэж амьдралаа. Голын доонд бүдэрсэн ч бисен үүрч алхлаа. Гой чамин эдэлгүйж үнэнч хайраар гангарлаа. Голж болохгүй энэ жаргалыг тэнцэн хувааж амьдралаа. Хань минь чи яасан их түшигвэ? Өвгдөөс үлсэн голомтон өнөр болгож өсгөлөө. Өнө мөнхийг хайж үдшээр хамт залбирлаа. Үеийн үед санах гэж
нэгэн зүрхэнд уусчлаа. Үрд хамт амьдрах гэж нэг сүнстэй болчлоо. Ханим чи яасан их хайр вэ? За маш их баярлалаа. Үе миний компьютерийн юу болох ачих вэ? Камер нь яг ингэж жирэлзээд байна. Нэг жиргэлзэл ах шиг. За ингэж би энэ юугаа унтраа чи миний үг тэгэхээр дэлгэцэн дээр ганцаараа гарна гэсэн үг шүү. Гэхдээ би байж байгаа шүү. Одоо зүгээр болчихоо. Энэ юунаас болоод ингэсэн би мэдэхгүй юм л дээ. Яванд гайг болох гэдэг. Шидэг уншаад эхэлсэн чи ингээд тэгэхээр би энэ камера унтраа чи гэхдээ би байж байгаа шүү зэ. Одоо зүгээр. За одоо зүгээр ямар сони ингэдэггүй шүү дээ ордно. Гайхалтай юм. За өстө мэдэхгүй нэг яаж тусдгийг. За тэгэхээр юу яаж одоо зүгээр болчихлоо. За. Сайн шидэг ямар сони яг шидэг уншаад эхэлсэн чи юм болцсон байхгүй. За одоо гайг болчих шиг боллоо. За маш их баярлалаа. Миний нөгөө нэг самсаа шархраад. Ясак. Энд маш их баярлалаа. Тэгээд за цааш нь үргэлжлүүлээ. Гэхдээ би энэ камера унтраацсан дээр юм шиг байна. Тэгвэл за унтраач гэхдээ би байж байгаа хоёлоо яриад явчихъя. Дэлгэцэн дээр болохоор миний үг ганцаараа гарч байгаа гэсэн үг. За одоо хоёлаа тэгээ сайхан Валентины өдөр юу ярьдаг үлээ тэгэл ярьдаг. Сайхан амьдралынхаа алдаа оноогоо ярина. За би юуны төрөнд чамдаа ингээд сайхан талархлаа илэрхийлье гэж бодлоо. Яагаад тэгэхээр за миний хувьд одоо баг ингээд 3 жилийн өмнөөс ингээд өөрийгөө өөрчлөөд амьдралаа өөрчлөөд за ер нь нэг арай өөр амьдрий нас ч яваад өглөө хүүхдүүд ч том болчлоо гэд өөрийгөө өөрчлөх цаг нь ирлээ гэд өөрийгөө өөрчлөөд өөрийнхөө хэмжээнд өөрчлөөд өөрийнхөө дуртай сонирхолтой юм олж хийгээд өөрийнхөө одоо тарих сэтгэл бие бүхэл юмдаа анхаарал ингээд явж байгаа. Тэгэд чиний хажууд мэдээж надад гарсан өөрчлөлтүүд маш их анзаарагдаж харагдаж байгаа л да. Тэгээд найз нь чамайгаа бас их өөрчлөгдөөсэй гэж хүсдэг байсан, их шүүмжилдэг, өгөлдөг байсан. Тэгээд миний нөхрийн одоо цаг нь болсон юм шиг байгаа юм. Яг сүүлийн үед маш их өөрчлөгдөж байгаа. Тэрүүнд нэг талархаж байгаа. Тэрнээс гадна намайг ингээд би ч ингээд онлайнаар өөрийнхөө хувийн амьдралаа яриад лайф коуч болоод хүмүүсээ үлгөө өгөөд одоо шал өөр энэ тэнд байгаа эрэгтэй хүмүүстэй энэ төр хамаагүй яриад амьдралд нь зөвлөөл энэ төр ингээд явж байхад ямар ч ингэж саад болдгоо надад намайг яг хүссэн юм маань хийлгэж байгаа чамдаа маш их баярлж байгаа. Түүнээс ч баргийн эрэгтэй хүн бол за ялангуяа Монгол эрэгтэй хүн бол ингэж их нэрээ амьдралаа ингээл онлайнаар олон түмэнд яриулаад байхыг ер нь бол хүсэхгүй шүү дээ тий. Тийм учраас намайг тийм зөвшөөрөл олгосон, лайф коуч болох зөвшөөрөл олгосон, намайг энэ сайхан хамт олонны маань гишүүн болоход ингээд зөвшөөрсөнд маш их баярлалаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд өөрийгөө өөрчлөх шийдвэрээ бараг л одоо нэг 2-7 хоногийн өмнө гаргалгаа миний өгөө. Яг ер нь миний хажууд ингээд өөрчлөгдөөл яваад байсан л дээ. Ер нь би хаандаа анхаарал, эрүүл мэндэд анхаарал, насгал хөдөлгөөн хийгээд хоол ундандаа анхаарал ингээд өөрчлөгдөөл яваад байсан. Гэхдээ яг нэг чи нэг юм сэтгэл зүрхнээсээ өөрчлөг. За би ерөөсөө л өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна гэдэг шийдвэрээ бараг л ингээд 2-7 хоногийн өмнө гаргасан 3-7 хоногийн жишээ тий. Тэгээд тэрүүнд найз нь би нөгөө ээж нь гэж хэлчих гээ. Нөгөө би дандаа ээж нь чи болохоор намайг дандаа миний хүүхэн гээд ярьдаг болохоор нөгөө ээж нь гэж ярьчих гээд байна л да. За маш их талархаж байгаа шүү. Тэгээд хоёулаа ингээд амьдралынхаа дараагийн чаптер буюу дараагийнхаа үе рүү орж байгаа хгүй. Эхний одоо 50 жил 30 жил ханасан амьдрал маань болохоор ингээд үр хүүхдийнхээ төлөө Америкт ирээд ингээд бусад цагаачин аав ээжүүд яаж зүтгэдэг байсан. Яг л тэр хүмүүс яаж зүтгэдэг яг тэд нар шиг л зүтгэж авсан. Тэгээд амьдралдаа босгосон, хүссэн оргилдоо гэх юм уу яг хүссэн зорилгодоо хүрсэн сайхан хүүхдүүдэд хүмүүжүүлсэн, сайхан гэр оронтой болсон, хувийн бизнес хийж байгаа. Тэгээд тодорхой хэмжээний оргилдоо хүрсэн байгаа. Одоо чи бодохоор дараагийн үе бол чаптер бол ерөөсөө өөрснийгөө хайрлах. Одоо амьдралыг ингээд жаргаж өнгөрөх тааваараа ингээд нэг
өөрснөгийг хүчлэхгүй сайхан те хаан лэдийн дуртай газараа дуртай ажил хөдөлмөр одоо юу байдیں۔ Тэрийг хийгээд нэг юм тааваараа жаргаж өнгөрөх дараагийн 50 жил эхэлсэн гэж би бодож байгаа. Тэгээд тийм тэрэнд ерөөсөө хүн өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй байсан. Тэгжээж л тэр дараагийнхаа өөрчлөлтийг хийхгүй бол бид нар чинь дуучныхаа нөгөө зүтгэдэг юугаар яваад ахаар чинь бас болохгүй байсан л да. Тэгээд өөрчлөгдөх шийдвэр гаргасанд баярлалаа гэж хэлэх гээд байна л да. Хандаа. Яг ер нь тэгээд монголчууд монгол хүн бол ер нь их тийм дуугүй яриа багтай гэр бүлийн хооронд ч тэр үр хүүхдүүдийнхээ хооронд ч тэр ер нь их дуу багтай дотгошоо хүмүүс сэтгэлийнхаа үгийг сэтгэлийнхаа тэр хөөрлийг аз жаргалыг баяр гонгаа бол ер нь бол их ил гаргаад байдаг. Тийм арт түмэлдээ тийм хүмүүс байд. Тэгээ нүүдэлчин улсууд болохоор угаасаа мал хоогаад агаад бэлчээрээд байгаа явдаг. Тэгээ одоо бол юм бол өөрчлөгдөж байна. Бидний тэр чимээгүй доо борлуулад яваад идэг, амиа борлуулад яваад идэг. Энэ цаг үе бол одоо энэ орчин үед энд бол маш их өөрчлөж байна л да. Тийм учраас бид нар аль болох хоорондоо ярилцаж, хоорондоо бие биеэ ойлголцож ингэж амьдрахгүй бол энэ одооны нийгэм маш хурдтай. Тэгээд дээрэс нь энэ бидний хүүхдүүдийн үзэл бодол яриа хөрөө юм бол одоо маш их хурдтай байна. Тийм учраас ингэж ярилцаж халуун дулаан уур амьсгал Хариг цуг гэдэг амсгүй миний доод компьютерийн цуг ороод ирээ. Тэгэхээр хоёр хүн харин тавтын бод заа болчихлоо. Тэр юу яах вэ? Чи яг ингэ сууж би нөгөө доор компьютер дээр сууж исэн чинь камер ингэ болохгүй ингэ анивчаад. Тэгээд за ингэ ингэсгэж жоод ирчих. Тэгээ ороод ирлээ. Тэгээд тэглэр ингэж ярилцаж хөөрч байх хэрэгтэй. Энэ тэхийн тулд хоёр гэр бүл хоёр хүн хоёр талаасаа хоёр өөр орчинд өссөн өөр орчны өөр хүмүүжлтэй өөр одоо сургууль соёл төгссөн улсууд гэр бүл болж үр хүүхэд гаргаж энэ амьдралын энэ хэцүү жаргалтай энэ олон давлгаан донд бид хоорондоо маш сайн ярилцаж хоорондоо ойлголцож явах хэрэгтэй юм билээ. Тэгээд бид нар бол би бол одоо яг энийг хэлэхэд энэ Америкийн завгүй амьдралд хурж ирээд бэтэр бол одоо маш савгүй ажилласан. Хүн болгон адилхан. Тэгээд ярилцаад байх зав ер нь том баг. Тэгээд зөрөөл ажилладаг ийм нэг мэдсэн 50 насны сүүдэд хүрсэн байна. Нэг мэдсэн 3 хүүхдүүд маань өсөж том болоод өөр өөрсдийнхөө амьдралаа эхнээс нь хөгөөд явж байгаа. Тэгсэн эргээд харсан чинь цаг хугацаа маш хурдтай өнгөрсөн байна. Тэгээ энэ хугацаанд бол алдсан юм бас байна. Онсон юм бас байна. Тэгээ энийг бол одоо сайн ярилцаж одоо энэс хойш миний хани маань хэлдэг шиг одоо ахаад сайхан жаргаж өөртөө анхаарч амьдрья гэдэг энэ юу бол одоо би их олон удаа сонсч байсан. Гэхдээ сүүлийн үед бол одоо илүү одоо энийг ойлгож энэ бол үнэхээр байх ёстой юм байна. Хүн өөрийгөө хайрлахгүй өөрчлөх ёстой байна. Өөрийгөө хайрлахгүй намайг хайрлах хүн ерөөсөө байхгүй юм байна. Хүнийг засна гэж бол байхгүй юм шиг байна. Өөрчлөн гэж байхгүй. Манай эхнэр бол намайг одоо өөрчлөх гэж их утсан. Тэгээд би ихтэй нэг буруудаад хадуураад явцсан юм бол байхгүй да. Гэхдээ тэр яг өөр их сонсноор болоогүй. Тэгээд яг л үхлээ нөгөө өөрчлөх хүн маань өөрөө үзэг боддоо далд ухамсартай би болж ийнэ гэж бодоод юм хийхгүй болохоор өөрчлөхгүй юм билээ да.
Тэгээд болж ийн гэж бодоод байдаг гэсэн юм. Юу ч бодоод байдаг гэсэн. Одоо тэгээд эн чинь болж байна. Тэгээд би өөрөө их тийм их өөдрөг хүн л дээ. Тэгээд юмыг ер нь их маш өөдрөгээр хардаг. Тэгээд ер нь амьдрал бол амьдрал бол талархах хэрэгтэй. За талархал бол ерөөсөө амар амгалан гэр бүлийн болон хувь хүний одоо хамгийн чухал зүйл гэж би сүүлийн үед бол ойлгоод байгаа. За талархснаар хүнд болон ямар нэгэн юмд талархснаар хүний биед тийм эерэг даавар эерэг юм одоо үүсдэг. Өглөө босоод наранд талархаж, байгаль дэлхийд талархах, машиндаа хүртэл ороод суухдаа за хоёлаа өчигдөр сайхан ажил амжуулсан, өнөөдөр хоёлаа маш сайхан ажил амжуулна, чамд би баярлаж байгаа шүү гэж машиндаа хүртэл талархах. Гараад гэрийнхэн гадаа зурж байхдаа гэртээ хүртэл талархах. Цог одоо надаар үйлчлүүлсэн үйлчлэгчтэй өдөр одоо талархаж явах. Тэгээ юм болгонд талархаж явахлаар хүний бие эрүүл болд юм шиг байна. Тэгээд дээрэс нь хүн шоналгүй болдог. Илүү юм шонохгүй. Яагаад гэвэл талархаад ирэхлээр ингээд хүн ингээд сайхан тайван болдог. Юм их сайхан өгөөчтэй болчдөг. Тэгээд бас их талархдаг хүн бол их хурдтай алхах юм шиг байна. Ямиг их хурдтай юмд тийм одоо нэг хөнгөн шингэн байд юм болоо гэж би өөрөөсөө тэгж ажигласан. Тэгээ ер нь тэгээд бас талархахтай тэр юмдаас гадна өөртөө их талархах хэрэгтэй юм билээ. Өөрийнхөө зүрхэндээ өөрийнхөө үгүй энэ байгалийн одоо энэ сайхан энэ уул хангайг харж байгаа энэ өөртөө үгүй энийг сайхан харж байна. Үгүй энэ ямар сайхан уул хангайг ямар сайхан өглөө гэж одоо өөртөө одоо бас баярлаж үгүй энийг бас мэдэрч энийг бас гоё сайхан харж байна гэдэг бол бас их гоё үүдэл. Тэгээ энийг өгсөн энэ сайхан боломж энэ бүх юм өгсөн ижээ аав сайхан хань үр хөвгт найз нөхдүүд бүхэл хүнд талархаж явах юм бол аз жаргал хол биш хажууд байдаг юм билээ л гэж би бодож байгаа да. Байгаль дэлхийн тий наслан хороо бүхэл юм. За энэ камерны хавцрыг авах гэсэн нэг юм чинь за яах вэ? За тэгээд хоёлаа ингэж би чамаас нэг уг нь 2 3 юм асуух гэсэн байхгүй. Миний үгэн одоо би энэ ганц 2 хүмүүс ингээ зөвлөгөөгөө яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд уг нь яг сайхан хосууд гэсэн мөртлөө нэг юм сэтгэл зүрхээр нээсэн нэг тийм халуун дотн юм бас дундаа байхгүй болцсон юм шиг нэг жоохон нэг сэтгэл дундуур эзгүй тий нэг л юм дутагдаад байгаа тийм хүмүүс л ингээд зөвлөгөө авд юм байна л да. Тэгээд ингээд ярилцаад ахаар чинь тэр хүмүүс ингээд нөгөө хань ижилтэйгээ хоорондоо ингээд нэг дотн яриа үүсгэж одоо би биний сонсож сураагүй ч гэх юм уу сонсгоо мартсан ч гэх юм уу нөгөө завгүй амьдралдаа болоод ч бас тэгсэн чи битрээр бол бас тэгсэн л байгаа байхгүй битрээр тийм тэгэхээр энэ хүмүүс хоорондоо маш их сайхан ярилцаж сонсож ингээд 7 хоногдоо ядаж нэг удаа гэр бүлийн чанартай цаг гэж яриад байгаа юм л да хосуудын чанартай цаг гэдэг. Тийм чанартай цагуудыг маш сайхан гаргаж байх хэрэгтэй байлээ гэж ойлгоод байгаа. Тэгээд тэрүүгээрээ битрээр сүүлийн үед юу яриад байгаа гэхээр алдаануудаа яриад байгаа ядуу за өнгөрсөн 30 жилийн амьдралд одоо хамтдаа амьдсан амьдрал миний үг одоо яг юун дээр алдсан бэ? Ягаад гэвэл битрийн яриаг ингээд сонсож байгаа хүмүүсээс энд чинь эрэгтэй хүмүүс бас их сонсож байгаа шүү дээ. Олон хүмүүс сонсдог болсон байлээ. Одоо энэ чат ирдэг байхгүй юм айлтаа тэр. Тэгэхээр одоо эрэгтэй хүмүүс ялангуяа юун дээр алдаад идэм бэ? Тэр тал дээр эсвэл 3 юмыг ч юм уу ярьж их боломж байна. Одоо миний үгэн жишээлбэл яг юун дээр алдсан бэ ч гэдэг юм уу? Ер нь яг бид нар одоо миний үеийн улсууд бид бол ер нь нэлээд тийм хэцүү цаг үеийн өөрчлөлт олон нийгмийн солилцоо олон юмны дундор явсалдаа туулж явсан. Тэгээд тэн дээр тэр хугацаанд бас гониг зовлон таарах, баяр баясгалан таарах, ажилтай болох, ажилгүй болох, мөнгөтэй байх, мөнгөгүй байх, найз нөхдөд нь холдох гэд
янз бүрийн юмуд байдаг. Тэгээд тэр бүгдийг бид нар бол өөрсдийнхөө л одоо хэмжээгээр давсан баг. Миний хувьд бол би гэр бүлдээ их цаг зарцуулдаг байсан билээ. Гэр бүлдээ. Хүүхдүүдтэй. Ялангуяа хүүхдүүдтэй хандаа яагаад тэгж бодсон гэхээр ерөөсөө Америкт 30 жил цагаач явсан. Бичиг баримтгүй. Тэгээд баригдчихгүй юмсан. Ямар нэгэн хэрэг төрөг тарьж Монгол буцагдчихгүй юмсан. Энэ гурван хүүхдийг нэг хоол ундтай байлгаж байгаа нь миний одоо хамгийн чухал юм байна. Орох оронтой байлгаж байгаа чухал юм. Тэхийн тулд одоо ерөөсөө ажиллаа сайн хийх хэрэгтэй гэж өдөр шөнөгүй ажил хийсэн. Тэгээд ажил хийсний одоо буруу гэж байгаа. Гэхдээ хамгийн их алдсан гэр бүлдээ байх цаг маш их хомс байсан. Тэгээд үр хүүхдүүд маань харин сайн ханийн буйнд хүүхдүүд маань 3 сайхан хүн маань маш сайхан хүмүүжлтэй маш сайхан боловсрол эзэмшиж яваад одоо хандаа баярлж явдаг. За дараагийн нэгдүгээр гэр бүлдээ бол цаг маш бага зарцуулсан. Хоёрдугаарт их ингээд ажил хийгээд ажлын төлөө ингээд яваад ирэхлээр хажуудах хань ижил бусад хүмүүсийн үгийг бол бас их чихнийхээ хажуугаар их өнгөрөөд юм байна. Тоохгүй. Тэгээд энэ яг ингээд ярьж байдаг нь гол одоо хоолтондтой байртай сургууль соёлтой байгаа юм чинь яг энэ бол яг энэ энэс илүү яад ингээд тэгээд ханийхаа бас болон найз нөхдүүдийнхээ зарим үгийг бас тоохгүй өнгөрөөгд хэрэгсэхгүй өнгөрөөгд яваад ирсэн тийм юм байсан. Тэрний алдаа бол сүүлд эрүүл мэндээрээ ч бас хохирох тохиолдол гарах ч юм уу эсвэл үр хүүхдүүд хань ижлийн хооронд ингээд тийм үл ойлголцол бий болоод эхэлсэлтэй. Тэгээд тийм угаасаа болдгийм билээ. Их ажлын нар өдөр шөнөгүй ажиллахаар тэгээд ханаа сонсохгүй тал руугаа жоохон зөрүүдлэх өөрөөрөө байх тэр тал руу орж ирсэн. Тийм учраас тэр бол 2 дахь том алдаа байсан баг. За 3 дахь алдаа гэвэл ер нь хүн юу юм бэлээ дээ. Өөрийгөө их хайрлах хэрэгтэй юм билээ. Өөрийгөө хайрлахгүй явсан юм билээ. Тэгээ өөрийгөө хайрладгүй хүн чинь бусдыг хайрладаг юм билээ. Бусдыг хайрлахгүй. Тэгээ бусдыг сонсдгоо. Өөрийгөө сонсдгоо, өөрийнхөө дотоод хүнтэйгээ ярьдгоо хүн чинь тэгээд ер нь нэлээд ийм дураараа өөрийнхөө зургаараа угаасаа би айлын баг их эрэх тух уссан болохоор жоохон дураараа байдаг. Тэгээд тэр хэмжээгээр бас зарим зүйл дээр алдсан онцгой юм бол байгаа. Яа, энэ камерын очрыг олох. За миний хувьд болохоор би яг юун дээр алдсан бэ гэдэг 3 юм хэлэхээр ямар юм Zoom-ийн нэг тохиргоод буруу хийгээд заах ингэж үгэл дуусгахаас одоо нэгэнт хэлсэн чинь. За миний хувьд болохоор би яг юун дээр алдсан гэхээр би ингээд чинийхээ ээж нь болцсон юм билээ. Одоо ихнэр хүн чинь нэг юм эрх байх ёстой шүү дээ. Эрх танхил хань байх ёстойсэн чинь анх гэрлээд би бүр ээж нь гэдээ дуудаад би чамайг бүр хормынхаа оройноос л баг ээж нь гэж дууддаг. Би өөрөө бүр чамайг ээж нь гэж дууддаг. Одоо ч тэгж дуудаа. Одоо энэ тэрийг бүр баг өнөөдрөөс салхи гэж бодоод баг. Тэгээд бүр чамайг бүр миний өвгөн гэж дууддаг бас. Миний өвгөн. Тэгээд би өөрийгөө ээж нь гэж дууддаг. Тэгээд яг тэр үшгээ тэгээд ээж нь болцсон. Ерөөсөө тийм эрх танхил эхнэр хүн чинь бас нэг юм эрх танхи байх хэрэгтэй юм байна л та. Гэтэл би тийм нөхрийнхээ ээж нь олцохоор чи яг ээж шиг нүглээл дуулаад ингээл эрүүл мэндэд санаа заавал ингээл хамаг амьдрал хамаг бодол бүх юм ингээл нөгөө хүүхийнхээ төлөө их хүн зариулдаг шиг чиний төлөө тэгээд явцсан юм билээ. Тэгснээр хүн хүнийг тэгж бас өөрчилдөггүй юм билээ. Тэгэхээр манай Монголын маш олон эмэгтэйчүүд
энэ яриаг минь сонсож байгаа хүмүүс би нөхрийнхээ нэрээ ээж нь болцсон биш үсттэй. Би чи ихнэр нөхөрдөө одоо эрхэлдэг билүү дээ, би хүсснээрээ байдаг билүү энэ төргээд бас өөрөөсөө асууж үзээрэй. Тэгээ за хоёр дахь алдаа нь болохоор ястаа нөгөө өөрийгөө хайрлаагүй, өөрснийхөө боловсрол хөрөнгө оруулалт хийгээгүй зүгээр гэл өдөр шөнөгүй баг ажил хийгээл зүтгэж гисэн юм байлээ. Тэгэхээр хүмүүст юу зөвлөх үү гэхээр бас банк битгий ажиллаараа өөртөө цаг гаргаараа өдөртөө хэдэн минут 7 хоногтой хэдэн цаг тий өглөө дасгал хийдэг байд юм уу, бясалгал хийдэг юм уу, дуртай юм хийгээд өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж байгаараа гэж зөвлөмөр байгаа юм. Тэгээ өөрийгөө хайрлаг байсан байлаа. Гуравдугаарт нь болохоор нөгөө хүнийг өөрчлөх гээд хүн нэг улаараа зүтгэхээр бүр тэрэндээ улаарчд юм билээ. Ерөөсөл одоо чамаас нэг би бүр дандаа хэлдэгсэн чи нэг юм тавхан юм өөрчилчих юм бол миний үгүй ястаа нэг төгс төгөлдөр нөхөр болох гэдэг ир хүн болох гэдэг нэг таван юм дээр ингээд насан туршдаа фокус хийсэн байсан. Тэгээ тэгж боддог юм байлээ. Тэрийг би хамгийн сайн ойлгож авсан. За тэгэхээр миний үгүй одоо хамгийн их онсон юм чинь юу бэ? Одоо 3 юм хэлэх үү? Ер нь тэгээд амьдралаа хүн өөрчлөхөд 3 зүйлийг одоо өөрчлөх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд энийг бол одоо бас та бүхэн ч гэсэн бас бодох хэрэгтэй. Ямар 3 зүйлийг хүн өөрчлөвөл амьдралаа нэлээд өөрчлөх вэ? Нэгдүгээрт хүн энэ цаг барих асуудлыг ерөөсөө маш сайн хийх хэрэгтэй юм. Би бол одоо ерөөсөө энэ цаг барих юмыг бол одоо ерөөсөө хийгээгүй. Ер нь энэ амжилттай мундаг улсууд бол цагийг бол ерөөсөө маш сайн барьдаг юм. Тэгээ цагийг одоо маш сайн барьдаг. Орой болохоор унтдаггүй, өглөө болохоор сэрдэггүй тийм хүн байдаг. Тэгэхээр тэр цаг барилтыг бол маш сайн хийх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт хүн нүүх хэрэгтэй. Нүүх буюу орчноо өөрчлөх. За жишээлбэл одоо нүүх гэдэг нь ажлаа өөрчлөх. За энэ ажил дээр би хэрвээ тааш тохирохгүй бол арай жоохон өөр ажил, өөр хүмүүс, өөр ажил хий. За энэ одоо суманд ингээ байгаад байгаа би ингээ байгаад байх юм байна. Арай нэг жоохон өөр тийш нь өөрчлөе гэдэг нүүдэл хийх хэрэгтэй юм билээ. Жишээлбэл би бол одоо Өмнөг аймгийн Цогццын сумын хүн. Хэрвээ би нүүдэл өөрчлөлт хийгээгүй бол би үдээд Цогццэд байсан. Гэтэл би аавынхаа буйнаар Цогццэгээс Улаанбаатар хотод ирж сургууль соёл төгссөн. Хаан банкнд ажилд орсон. Тэгснээр тэндээсээ нүүж Америкт ирсэн. Америкт ирснээр бол одоо би олон давуу талын нэг нь би англи хэлтэй болсон. Хүүхдүүдэд сургууль соёлд одоо өндөр боловсралтай болгож байна. Тэгээ хантайгаа одоо бас энэ сайхан орчинд бас оронд ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр нүүдэл амьдралдаа хүн хийх ёстой. Ажлаа өөрчлөх, гэр орноо өөрчлөх. За бүр унжгаа одоо машин хэрэгээ үлдэх таарах өөрчлөх тийм. Тэгэхээр хүн нэг газар байгаад ахлаар хүн өөрчлөлт хийдэг. Тэрэндээ ингээд шигдээд байгаад байдаг. Шинжлэгддэг үү тийм. Одоо жишээлбэл одоо энэ Tesla-гийн Elon Musk гэдэг хүн бол бүр Африкт төрсөн хүн гэж байгаа шүү дээ. Хэрвээ тэр хүн Африктад өсөж өмдөөгөө тэндээ байгаад байсан бол өнөөдрийн энэ Tesla байх ч юм уу ч юм уу тийм. Тэгэхээр хүнд бол нүүдэл бас өөрийнхөө орчноо нэг өөрчилж үзэх хэрэгтэй юм байлаа гэж би бол бодсон. За тэгээд 3 дахь өөрчлөлт бол хүн ойр орчныхоо хүмүүсийг, ойр орчныхоо найз нөхдийг, ойр орчныхоо хүрээллийг бас нэлээд өөрчлөх хэрэгтэй. Тэн дээр бодох хэрэгтэй. Хүн бол 5 хүний дунд чинь гэж хэлдэг шүү дээ. Хүн бол өөрийнхөө орчны одоо байнга харьцдаг, байнга холбоотой байдаг 5 хүнийхээ дунд чинь бол чи гэж өөрийгөө тодорхойлох. Тэгэхээр та нар өөрийгөө тодорхойлногол өөрийнхөө байнга харьцдаг, байнга ярьдаг 5 хүнийхээ дунд чигээд одоо өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр тэр яагаад тэр орчин хүмүүсээ өөрчлөх вэ гэхээр зарим хүн бол их өөдрөг хүмүүс байдаг.
зарим хүмүүс их сөрөг хүмүүс байдаг. Тэгээ юм ярьлаа дандаа шүүмжилдэг. Дандаа буруу талаас нь хардаг. Эсвэл одоо болохгүй, чи чадахгүй, эсвэл одоо гүй чиний чадах гэж юу гэсэн юм. Тийм гэж одоо бас жишээний хэлдэг тий. Гэтэл зарим хүн бол нэг юм хэлсэн чинь болно, бүтэн. Чи чадна штэ. Наа чинь гоё юу вэ штэ. Гоё санаа би чадвал дэмжиж гэдэг юм уу. Тийм учраас хүн энэ дээр их анхаарах хэрэгтэй. Тэгээд ялангуяа мундаг амжилт гаргасан амжилттай яваа хүмүүстэй нөхөрлөж тэдний хажууд тэдний үг хэлийг сонсох юм бол хүн бол их өөрчлөлт авдаг юм байна гэж би бодсон. Тэгээд би бол одоо битэр бол одоо энд Денверийн энэ сайхан Rocky Mountain-ы хажууд 20 гаруй жил амьдарч байна. Денверийнхаа олон сайхан хүмүүстэй ахан дүүс шиг байдаг. Тэднэртэй их хайртай. Тэднэртэйгээ айлуулах сайхан холбоотой мэндтэй өстой явах сан гэж боддог. Тийм учраас энэ гурван зүйл дээр хүн анхаарвал амьдралаа өөрчлөн. Нэгдүгээр нүүдэл хийх, нүүдэл гэдэг нь одоо ажил төрөл юмас олох. Хоёрдугаар цагийг зөв ашиглах. Одоо орчин үед бол одоо хүн Facebook дээр маш их цаг авч байгаа. Тэгээ та бол одоо Facebook дээр бол одоо нэлээд цаг авдаг. Би бол одоо Facebook руу таныг бол арай бага ордог. Одоо багсах болно байгаа. За тэгээд ойр орчныхоо хүмүүсийг сайхан эрг бодолтой сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тэднэртэйгээ сайхан явах хэрэгтэй. Монголчуудын сайхан үг гэдэг шүү дээ. Санаа сайхан бол заяа сайхан, сахад айлын амь нэг гэж одоо сайхан үг гэдэг. Тийм учраас энэ гурван зүйлийг хийх юм бол хүн амьдралдаа өөрчлөлт оруулна гэж би бол бодож байгаа. Одоо ер нь их бодоо явж байгаа. Тэгээд энэ гурван юмыг би хүүхдүүдтэй бас гурван хүүднэртэй би хэлдэг. Тэгээ би бол нөгөө охинтой хүн охиндоо эд хөрөнгө үлдээх хэрэгтэй. Хүүтэй хүн бол хүүтэй амьдрах ухаан заах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр айл гэрийг хүний амьдралыг өөрчлөх учраас тэр утгаар нь яадаг. Тэгэхээр би бас заримдаа алдаа оноо ирхэн бас хаан ууж идэх алдаа оноо гаргалгүй яах вэ? Тэгээд тэн дээр бол одоо миний хүүхдүүд аавны алдаа ингэсэн аавынхаа алдааг өмнөхөө зарч болохгүй шүү гэж болохгүй шүү гэж бас хэлдэг юм аа. Тэгээд одооны хүүхдүүд бол маш өөр болсон. Одоо би тэр ярьдаг одоо өөр генерашн гэдэг баг хүүхдүүдээс суралцах хэрэгтэй юм байна. Бидний үе бол одоо хүүхдүүдээс өнгөрсөн биш. Хүүхдүүдээс сурах хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдээс сурах хэрэгтэй. Тэд нар бол одоо наацхан их шуналгүй, дин шуналгүй хүүхдүүд байгаа, сүнслэг хүүхдүүд байгаа, бусдыг хайрладаг, бусдад төв болохгүй тий. Яг жинхэнэ өөрийгөө олцсон хүүхдүүд байгаа байхгүй. Одооны хүүхдүүд ч шал өөр хүүхдүүд байгаа. За тэрүүн тэгээд бас нэг юм асууж чинь сайн нэг ууж идэх алдаа оноо зөндөө байсан гэж хэлж штэ тий. Тэгэхээр миний үгэн одоо тэр ууж идчих үедээ миний үгэн яг юу боддог байсан тэр тухайга яриул. Яг би юмыг ажиглах битгарын яриаг бас ууж идж байгаа хүмүүс сонсож гарчих юмсан ч гэдэг юм уу. Эсвэл яагаад ууж идэд юм болоо гэж гайхаж байгаа ихнэр нь сонсож байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр үедээ яг юу бодод уудаг гэсэн яг юугаар дутагддаг нэг дутагдж байгаа хэрэгцээгээ хангах гэж хүн юм донтдог гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр юу боддог гэсэн. Би бол одоо тийм цагаан дагаас архич юм биш. Гэхдээ архинд бол уудаг одоо Монгол эр хүнүүд энийг. Тэгэхээр би энийг сүүлд нь энэ янз бүрийн ингээд сонсоод тэгээд подкаст юмуудыг сонсоод ингээд байж хаад арх уудаг хүн бол юу яадаг гинэ. Гурван янзын тэр онлайн ярихгүй чи онлайн шиг би тэр яг надад муу юм шиг байна. Тэр архин дуртай хүн бол нэгдүгээр генд нь байдаг гэж. Генд одоо бүр удамд нь ингээд жоохон уух дуртай, нарих дуртай тийм ус байдаг.
Тэгээ манай удамд бол тийм улсууд байсан. Бүгд бол биш дээ. Бүгдээр л одоо сайхан мэдчихтэй явж байгаа. Тэгэхээр тэр бол надад арай илүү байсан болов. Нэгдүгээр. Хоёрдугаар өөрийгөө нөгөө захирч чаддаггүй, контролдоггүй. Тэгээд байдаг. Гуравдугаарт хүн тэр арх ухлаар үг хэлнэ гэсэн сэлмэг болдог. Эсвэл үг хэлнэ бас муухай сөрөг үг хэлдэг. Янз янз болдог. Тий. Ачаалтын гормонод тухайд ярьдаг гэдэг. Тэгээ ачаалтын гормон, муу гормон янз бүр юм байна. Тэгэхээр ийм олон юмнууд байд юм шиг байна. Тэгээд энэ бол надад энэ гурван юм бол байсан байна, байгаа юм байна гэдгийг бол ерөнхийдөө ойлгосон. Би болохоор ингэж боддтой. Чи болохоор ингээд сайн ярилцаж чаддгүй байсан байна. Ярилцгаар чи хүн ингээд өөрөө нэг ойлгоно, өөрийгөө илэрхийлнэ, сэтгэл хөдлөлөө, мэдрэмжээ гаргана, дарагдаад байгаа те. Чамайг сэтгэл дундуур байлгаад юмаа гаргаж имчилнэ те. Тэгэхээр чи болохоор ер нь ярилцдаггүй байснаас их юм болсон юм гэж дүгнээд байгаа. Тэгээд тийм үү. Яг ер нь тэгээд ерөөсөө аз жаргалтай гэр бүлийн гол юм бол ерөөсөө ярилцах юм. Америкчууд бол одоо ярилцах маш их ярилцдаг. Орой хоолой идэхдээ ширээ торж заавал сууж бие биенийхээ өдөр болсон явдлаа ярьж одоо маргаашийнхаа юм сонсдог. Тийм манай Монгол гэр бүлүүд байгаа. Манай найз нар бол бас байгаа. Тийм байгаа. Бэтэрийн хувьд бол яг одоо манай эхнэр одоо энэ гэр бүлийн юмыг надаас илүү энэ бүх найзуудтай ярьсан гэж ярьсан болмоор одоо би автаад яах вэ? Тэгээд өнөөдөр хэргийн эзэн ингэргийн толгой энэ нөхөр байна гэж зарим нөхдүүд нь одоо танилцж байгаа. танилцсан байгаа тий. Тэгээд яг тэгээд монголчууд угаасаа ер нь их яриа багтай, дуу багтай, хоорондоо нэг яриад байдаг. Тийм гэж би түрүү хэлсэн. Тэгээд тэр одоо муу зан гэх юм уу, эсвэл сурсан зан гэх юм уу, тэр бол маш их одоо болтол ингээд байж байгаа. Одоо харин энэ ноднонгоос болоод харин бас цаг зав гараад тэгж байгаа юм уу, бас ярддаг хөрдөг болж байна. Тэгээ энэ бол маш чухал юм байна. Дутагдж байсан юм байна гэдгийг бол одоо ойлгож байгаа. Тийм учраас хүмүүс зөвлөхөд ингээд сайхан халуун дотн ярьж байгаараа биний алдаа юу вэ? Чиний алдаа юу вэ? Би ямар мэдрэмжтэй вэ? Би юунд гонсоод байгаа юм? Юу намайг одоо сэтгэл дундуур явуулаад байгаа, одоо юу чамайг сэтгэл дундуур явуулаад байгаа ингээд хоорондоо маш их сайн ярилцаж ойлголцож нэг биенээ сонсож сураараа л гэж. Тэгээд нөгөө одоо ч энэ юм маш хурцтай хөгжиж байна. Маш их стрессийн бол маш их тийм сонголтуудын дунд бид амьдарч байна да. Маш их сонголт. Одоо ингээд гэрээс гараад за энэ замаар явах уу, тэр замаар явах уу, тийшээ ихэж очих уу, ийшээ ихэж очих уу. За өдөр ямар хоол, тийм хоол идэх үү, ямар хоол идэх үү, яах вэ? За тэнтэй уулзах уу, энтэй уулзах уу. Тийм явах гэдэг маш олон сонголтуудын дунд бид амьдарч байна. Тийм учраас тэр сонголтуудыг хийхэд маш зөв шийдвэр бас гаргах хэрэгтэй. Хэрвээ буруу тэр сонголтоо буруу шийдвэр гаргах юм бол тэгээд нөгөө буруу зам руугаа ороод өөртөө үлийн өөртөө гайд ярина. Тэр сонголтынхаа зөв шийдвэрийг гаргах юм бол зөв сайхан өдрөө өнгөрөөгд оройн happy гэртээ ирнэ. Тийм учраас бид энэ их сонголтуудын дунд энэ их өөрчлөгдөж байгаа нийгэмд бид зөв шийдвэр гаргах хэрэгтэй юм билээ. Зөв шийдвэр сонголтоо зөв хийж байгаараа гэж. Тэр сонголтоо тий. Тэр нөгөө сонголтоо хийж байгаа хүмүүс нэг яг тэрийг бас нэг юм зөв хийж байгаа, буруу хийж байгаа гэдгээс тухайн үед мэдтгүй юм шиг байна тий. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө сонс гэдэг нэг хэлээд байгаа шүү дээ одоо тий. Дотоод хүний сайн сонсчээл гэж хэлээд байдаг болчиход байгаа шүү дээ. Сүүлийн үед тийм учраас дотоод хүний сайн сонсож байгаараа, өөртөө ажиллаж байгаараа, өөрийгөө сайн илэрхийлж сураараа, тэгээд гэр бүлдээ цаг гаргаж байгаараа гэдгийг хэлэх гээд энэ лайв хоёлаа хийлээ. Тэгээд
би доошоо очиж ин лайв дуусахгүй болохгүй энэ доод компьютерээс эхэлсэн болохгүй. Тэгээд доошоо явуулаад чамд маш их баярлалаа. Ингээд бас подкастэнд маань орж ирээд сайхан үзэл бодлоо илэрхийлээд бас тэ ингээд намайг ингээд хамгийн гол нь надад ийм коуч болох ингээд онлайнаар үзэгдэж харагдах юм зөвшөөрөл өгсөнд танд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаад өөрийнхөө хувь зүй амьдрал эрүүл мэнд бүх юмны эзэн болсонд нь бас маш их баярлалаа. Урд нь ингээд би ээж нь болсон. Би тэрнийх нь эзэн юм шиг бас их зүтгэжсэн байлээ. Тэгээд тэр ажлаа чамд өгсөндөө маш их баяртай байгаа. Хайртай шиг чамдаа баярлалаа. За би баш очих унтраас. За тэгээд хани маань дэмждэг энэ подкастын сонсдог хүмүүст баярлалаа. Тэгээ энийг яаж ямар өнцгөөс ямар талаас харж яаж дүгнэх нь бол та бүгдийн өөрсдөө чинь мэрэгэн ухаан сонголт байгаа. Тэгээд маш их амжилт хүсье. Ийм сайхан ярилцлага хийж өөрсдийнхөө дотоод сэтгэл юмаа сайхан онгойлгож байхад одоо их сайхан. Хүн дотроо бүхэн амархан байдсан болоо гэж боддог. Тэгэхээр тэр стрессээ тайлах гол юм бол талархал. Юм болгонд талархал. Тэгээд одоо би хандаа талархлаа энэ сайхан подкаст оролцуулсанд талархлаа. Тэгээд маш их баярлалаа. энэ сайхан бүхэн. Баярлалаа. Happy Valentine's Day. Бүгдээр нь хайрын баярын мэнд хүргэе. Нэг жоохон компьютер юуны видеоны алдаанууд гарсан дуучлаарай. За баярлалаа. Баяртай бүгдээр нь. За бүгдээр нь хайртай шүү.